겁니다. Яа гэж бодож байна. Ингээл эргэлзээ суугаад тахав. Эргэлзэж тэнэгэлзнэ гэдэг бол хүчий алднаа л гэсэн үг. Анураад. Ер нь тэгээдч. Бэрхшээл дундч гэсэн боломж байдаг юм шүү дээ. Би чамайг ерөөсөй ойлгохгүй байна. Байрчгүй. Одоо ажилчгүй. Амьдарч байгаа байрнаас ч хүүхдчихлээ шүү дээ. Тэг юу ч болоогүй юм шиг бэрхшээл дунд боломж ингэ суугаад тах юм. Битээ санаа зовлт. Би бүх зүйлийн учрыг олно. Алтан толгом юм дээ. Энэ имх замбраагүй хорвоог юуных нь учир? Хаана юуных нь учрыг олох гээд байгаа юм бэ? Тэрний хүүхнээс чинь болж бид нэр ингэ зовх ёстой юм уу? Тэр нь тийм хайртай юм уу? Би ерөөсөй ойлгохгүй байна. Хараач дээ. Чи ч одоо юм хүүхэн, юм хайр яриад байгаа юм бэ? Би Маяг хэлж байна. Чи одоо Маят намайг харж байгаа юм биз дээ? Хэлж байна. Чи тэр нэг баян тэнэг хүүхнээсээ болоод одоо ажилчгүй, амиа аргацаж байгаа байрчгүй боллоо шүү дээ. Ануурада. Тэр чи хүүхэд байхын асуудал гэж би чамд өмнө хэлчихсэн шүү дээ. Тэгээд ч би чамтай учирсан. Чамтай учирснаас хойш би чамайг чин сэтгэлээсээ хайрлаж ирсэн. Хайрлагч бол. Өнөөдөр миний энэ ажлаас халагддаг ч гэсэн үнтэй ямар ч холбоогүй зүйл. Битгий худлаа ил. Хэрэг чи тэр хүүхэнд хайргүйсэн бол, хүүхдэрийг хайрладаг байсан бол тэр хоёр өрөө байрыг аваад өнөөдөр хүн шиг сайхан амьдарч байхгүй юу? Ануурада. Арай чамтай буруу адраа уулзсан юм. Тэгсэн. Нөхөрт чи хоёр өрөө байр санал болгосон ч гүжөөдлээд ирнэ гэхээр би очиж уулзъя. Тэрнтэй дахиж битгий уулзаарай. Тэр чинь маш аюултай. Чамд л аюултай өрсөлдөгч юм байна л да. Надад ажгүй соёлтой залуу санагдсан шүү. Тэгээд чамд юу гэж хэлсэн? Нөхөр чи Маяг орхивол хоёр өрөө байр үгүй. Би Маяд маш их хайртай л гэсэн. Чи яаж зөвшөөрөөгүй юм? Энийг ч ойлгохгүй. Би учрыг дараа чамд хэлье. Одоо ингэж гэртээ хар. Би юм хумаа. Цэцлээ да. Чи нааш миний хоёр нүдрөө харж байгаад хэлээдэгтэй. Чи тэрүүн тийм хайртай юм уу? Найз чи өвхэд тэрүүнтэй суух боломж олдоо юу? Аа? Чисээ багш ихнэрийг харсан уу? Харсан. Яг юм гоё маш их хүн байж байгаа гэдэг. Хамаагүй. Гэж томт юм ааш. Яхаараа би гац дотоо болчихдгийг. Эхлээд чи харсан юм хүмүүстэн болгоныгоо энэ хараа мөр биш шиг тий. Гац дотоо хүмүүс ирнэ гэдэг гэж байгаа шүү. Чи одоо өөр эмхтэн ингээ харддаг шиг битгий гэж байгаа. Би хардаг заяа. Харахтаа би чам шиг харддаг байхгүй. Харахтаа ядаж энэ айгүй хөөрхөн охин байна тий. Царайлаг энэ царай муутай хөөрхөн сайхан ингэж харддаг болохоос чам шиг энэ хараа мөр биш вэ? Гэж харддаг байхгүй юу? Сайн байна уу? Багшийг ажлаас нь хэлсэн гэж үнэн үү? Чи баяр хүрэх гэж ирсэн юу? Харин битээрсээ багштай уулзаад өөрөөсөө сонслоо. Харамсалтай юм аа. Гинт орон тооны цомтгол зарлаж чигдэг багшийг ажлаас нь хэлдэг нь болохгүй шүү дээ. Харин тийм. Орон тооны цомготголоос болж чадлаа. Хитэд байгаа ч сая тэр бичгэн дээр чинь тэгээд бичсэн байсан шүү дээ. Юу гэж? Сургуулийн дотоод зохион байгуулалтанд өөрчлөлт орсны дагуу гэж бичсэн байсан биз дээ. Бичих үсэг тайлгдсан юм уу чи? Аа? Би чи ахыг доромжсон гэж ахад хэлэндээ заяа. Хэлэхгүй чи. Ханаахаа сайхан юм уу? Аахгүй.
За ирэхээр чи өөрт нь яг хэлээрэй заяа. Айхгүй гэж харнаа ч юм би. Хэлэхгүй юу? Би танаа гарч айхч заяа. Тэгж ярих юм бол би ч Монгол хүн шүү. Би ч гэсэн Монгол хүн заяа. Чи тэгвэл хэдэн үе мэдтий? За чи ах байж байгаа, би байж байгаа, ээж мухар 3 үе бол мэдж байгаа өстэй. Тэнхтэй дээл та. Тэр чи ямар танаа үе юм уу? Тэр чинь хамаатан саданд орд юм байгаа ч тийм. Өөрөөсөө дээш хүмүүсийг үе гинэ. Харин тэгээ ячаа. За ах уу. Ах бай, нээж байна. Тэгэхээр чи 2 үе мэдчихлээ гоо өстэй би. Чи ямар юм ойлгохгүй юм бэ? Ийм байдаг байхгүй гэдэг чинь заяа. Танаа аав байна да. Аав. Өвөө ч юм байна. Дээр өвөөгийн чи аав. Аав гэдэг ингээд дэш явдаг байхгүй юу? Хүүч болохгүй надад багч. Тэгэхээр мань чи төрсөйчгээ мэдхгүй чи яаж тэдрийг мэдэх юм? Тийм үү. Чи тэгвэл Монгол хүн биш. Чи манай аавыг таних юм. Тэнхтэй дээл та. Би юу гэж аав чинь таньжидий. Тэгээд яаж миний Монгол өвшиг мэдчихэж байгаа. Миний аав жинхэнэ Монгол хэр байсан ч юм билөө. Ашаартай. Яг энэ царайтай хүний аав Монгол бах уу? Чүмөө одоо яах гээд байна? Тооёр чи ямар тэнэг юм дээрээс маргалдсан юм бэ? Тэнэгэл байна да. Цаснаа. Хөдөлгөө үртлж штэ бурба. Бишээ чи чамаг чи ухаантай залуу юм ах гэсэн чинь харлагын залуу юм шиг дээ. Яа улаан фэн гэдээс яасан? Чи стасаа истогоо хэлсэн. Гүйгүй. Юу л та би ч яг хараа муутай л да. Тэгээд доор жоохон шил бүрзийгээд болохгүй ах шиг байна л да. Би сая нүдний шилээ чи яраагүй. Чи сая бурбаг Монгол хүн биш үгүй л ярихыг чинь сонсоод л тэгж ойлголоо. Чи манай аавыг таних юм. Би танихгүй. Зүгээр л манай ирчүүд Чингисийн Монгол гэж цээжэд дэлтгэхдээ өвгдээдс нь 5 хар 4 өнгө усыг нэгтгэж үндэс угсаа шашин шүтлгийг ногч тоохгүй их Монгол улсаа нэгтгэснийг нь мэдэхгүй ээжээж би Монгол чи Монгол биш гэж тэнэгтдгийг л гайхтыг. Монгол улсын иргэн л бол Монгол хүн штэ. За тэр ах би явлаа. Лекцэд хараад багштай очиж уулзнаа. Чи харин ёстой ухаантай мөрөг уу? За юу гэж вэ? Монгол улсын иргэн л бол Монгол хүн гэж шин. Чи мөр гэдэг үг хэлчихэж. Хүч хараач тий. Яарахгүй л мөршиг өгөх штэ. Тийм бай тий. Явъя. Үнэнчтэй миний хажууд биш. Айсандаа миний хажууд байдаг байхгүй юу? Нэ! Маршнут! Намайг өршөөлтөө. Тэгээс дараа хитрхийг согцсон байж тээ. Миний ох хитрхийг чи мэдэх юм аа? Би маршнут та нарыг авч тийжэхтэй. Чи мөнгө өрсөн хэрэг болж байна. Нагмаа мөнгөлөг. Хүний хоолыг готч гаач. Тага би нагмаа хүчтэй. Тараа гүшээлт. Чи нагмаа шиг. Ингээд хуцтай юу? Мо маршнут. Хүчиж юу болоод байгаа юм бэ? Юу ч болоогүй. Чи явж унт. Би чамд хүн алах гэж чи би яаж
яаж 50 унтах юм бэ Али? Үгүй итгэдэй би зүгээр хүм миний буруу. Хин би хүн болох гэж байгаа. Би юу? Нотлох баримт байгаа мó? Нотлох баримт байхгүй бол хүн бүтгсэн хэрэгээр та хоёр хуулийн хүн хариуцдаг хүлээдэг байхгүй юу? Яг ерөөсөө чи энэ шиг орцнаад дүүр амаа цэвэрлэл бүхэн чин тавь. Итгэдэй энэ миний буруу. Миний буруу. Намайг дарга явуулсан дахил би явах хэрэгтэй. Үгүй ээ би хэлж штэ. Энэ гэрийн эзэгтэй би мэдчихээн Али яв. На нүүр амаа янзал. Энэ даргачин гаднахад мэддэм байгаа. Гэр доторхоо би мэдчихий. Би чамд хэлж штэ явж над нүүр амаа угаа. Яг би шүлжөө. Тооч хөлгөө. Чи над эзэгтэйгийнхээ үгийг сонсохгүй байна уу? Би явж болох юм уу дарга? Хайлаач. За. Тийш ороод нүүр амаа. Дарга сайн аваарай. Сайхан амраарай гэдэг. Дэч сайхан амарлаг яах вэ? Маш. Айшлта. Миний мөхнөр өнөөдөр чинь бүр нэг эмэгчин чон шиг авчна. Ард ингэж хараагүй. Нөгөө хөдөлж биш. Хайлаа сайхан чаргамаа. Чи ч одоо өнөөдөр яасан амар их уучихсан юм тий. На бие бодолтой. Бэрс яа ашаа батар. Хэрэггүй. Бурхан хаяа ингэж бохимдлан гаргадаг байхгүй юу? Юунда бохимддаг юм бэ тий? Юунда бохимддаг гинэ? Хүү. Надад хүү алга. Энийг ирэх мэдл эд хөрөнгөн өвлүүлэх хүү алга. Би тэгээд Бурхны бий болохгүй байгаа юм. Яаж бий болох вэ? Би чамайг Америк руу яваа гэвчтэй. Тэнд очиж шинжилгээ өг. Өмчлүүлэх гэсэн. Чи яваагүй. Монголд надад хүү төрүүлж өгөх нэг айтайх залуу бүсгүй болж авдаг юм билүү? Өөрөө л мэдэхгүй юу та. Тэглээгээд чи энэ лагийг ингэтлэн зодоод тахтай явахт. Үгсэндээ уйлж молих маяглаад байгаа юм. Чиний над нулимсч үзэх дургүй хэрэгтэй. Миний үг эсвэл нагваг осолд орсонд нь бухимдаа дуурлаад байгаа юм. Хариуцлагаас сухтаа чадаж байна шүү. Могш. Миний хүн чинь гаднаа ширүүн ч гэсэн дотроо зөөлөн штэ. Залвал мөн ихнэр нь солиорчихсан гэлөө. Тийм л гэсэн. Тэр хэрэг хэл өнгөрөөл үз. Тэр муу новш үхвээ л үз. Хүүхэд нь үхвээ л үз. Ихнэр нь солиороо л үз. Ямар хамаатай. Ямар хамаатай. Арай энэ бүгдийн ард нь чи өөрөө байгаа юм шүү дээ. Чи юу солиорох гэдэг юм? Чиний над ярианы чи өнгнөөс нагваг осолд орсонд огтхонч харамсаж байгаа юм харагдахгүй байна. Зөвхөн явж унтах. Уучлаарай. Өөрөө алтан тулгын багшийн дүүд анистай мөн үсттэй. Би телефонд ярьдаггүй. Би ахын чинь найзтай холбоотой хэрийг мөрдөж байгаа мөрдөгч байна. Намайг төм мад. Би танд хас сонсон. Та сайн шүү тэгэл хэлэхгүй.
Ах чи надтай холбоо өрнө гэж ойр дөрөөсөө ярьсангүй. Та өөрөөс нь асууж. Намайг арай ах утсан гэж утсан шүү дээ. Би ахт чинь санаа зовсондоо л чамтай